Бас одоо тэ бичлэгээ гарсныхаа дараа байсан ш. Тэр хонгорын бичлэг үзсэн. Би орсон байж тээ. Чи намайг танихгүй байна үү те? Одоо эхлэе. Ой. За, хай бүдрээ. Хай. За маахан сандрах хэрэг байхгүй. Зүгээр амар гоё чөлөөтэй. Гоё чөлөөтэй. Би нэг одоо юу болохоор яг тайлбарлангууд миний яг влог оруулах чагаа үндсэн зэдвэн олонгос солонгос сурах ямар хой талаар ингээд ер нь оруулах чаахгүй. Тэгээд ингээ ер нь солонгос сурах ямар хуу байна вэ гэж асуугууд хариулж байгаа хэцүү шүү дээ. Тийм ч салгаад хид асуултад асуувал тэгээд тэрэнд хариулаад явах болох юм л та. За юу ч гэсэн. Сая энэ орцсон уу? Бисгэд орж байгаа. Тийм үү? За. За эхлээд өөртөө танилцуулах уу? Би намайг Халиун гэдэг. Одоогоор хэлний бэлтгэлд сурдалж байгаа. Тэгээд 9 сараас эхлээд компьютерийн техникт үнцэн ангид магистраар суралцсан. Ирээд 9 сард ирсэн. Одоо 7-8 сар болох гэж байгаа. Тэгээд хэлний бэлтгэлийн 3 дугаар анги байна. Наа их хоёр гэдэг. Тэгээд солонгос дээр 4 жил болж байгаа. Компьютер гоо IT одоо 3 дахь курс суралцж байгаа байт байна. За намайг Бүжинлам гэдэг. Консаны их сургуулийн биологийн магистраар сурдаг. Магистр. Хэдэн жил болж байгаа юм бэ? Солонгос тэрээ 2 жил хагасралж байна. За ер нь одоо ингээд яг бакалавр магистр хэлний бэлтгэл гэсэн 3 хүний гурвалгыг аваад ирсэн маш тий. Тэгээ ерөнхийдөө бол угаасаа бүгдээрийнх нь хичээлүүд нь өөр орно гэсэн үг шүү дээ. Магистр хичээл бэл өөр, бакалавр өөр, хэлний бэлтгэл өөр. Ер нь хичээлүүд нь ямар шүү вэ? Магистрийн Хэлэхгүй алхаа. Шууд нулимс зэлж. Магистрийн гэхдээ мэрэгчлүүдээс хамаарат өөр болохоор манайх чи биолог болохоор лабораторитой. Тэгээд лабораторитой өдөр болгоо ерөнхийдөө очно. Хичээл нь бол нэг магистр бол нэг 20 эдэн кредит болохоор хичээлүүдээ сонгоод магистр чи ерөнхийдөө нэг өдөр болгон бас орохгүй шүү дээ. Хичээл нэг 2 7 нэг удаа презентацийн бэлдэж тавиал. Хичээлүүд бол окей. Тэгээд нөгөө яг гол нь судалгааны ажил, диплом бичих тэгээд өгүүлэг. Маа техник хичээлөө. Тэгээд ер нь гайгүй шүү дээ. гайгүй. Солонгос ирэхэд аятаараа сурдаг гэсэн үнээс ер нь хичээл айгүй хүнд гэж сонсчихсан аахгүй IT-г. Тэгвэл хүндүүл. Тэгвэл хүнд ч ба. Тэ ер нь бол тий гайгүй. Хүндтэй үнд ер нь. Тэ ер нь бол тий. Энийг яг ер нь бол ингэ дундчин ингээд ойлгоч. Хэлний бэлтгэл ер нь хичээлүүд нь ямар шүү вэ? Болохоор солонгос хэлийг Монголдоо сураад гэрээрээ. Тэгээ Монгол солонгосын топ 3-т тэнцээд ирсэн байхгүй юу? Тэнгуудлаа ирээд үргэлжлүүлээ шүү дундаасаа сурсан болохоор сайн анхныхаа топыг 4 авсан юм ингээд үсгээ сураад ирсэн учраас ингээд дараагийнх нь давуу тал. Тэгээ одоо нөгөө үгээ чэйжлээл явах юм бол одоо энэ дундаа хамгийн стресс хүнэл би ах шиг зөв хэлний бэлтгэл сонирхолтойгоор тэгээ намраас яг үнцэн ангидрах юм бол яг жоохнотойгоо адилхан нэг тийх юм. Манай хоёрын хувьд бол Монголд бол бакалавр бол сурж ирсэн шүү дээ тий. Тэгээд ерөөдөө бол Монгол бакалавр одоо ингээд сурж байхад одоо яг солонгостой ингээд харьцуулахад ер нь ямар шүү юм шиг. Тэгээд яг ер нь Монголдо бакалавр хамгаалчаад энд магистр хамгаалсан дээр юм байна уу? Эсвэл зүгээр энэ магистр юу шууд бакалавраараа сурсан дээр гэж бодож байна уу? Монголдо хамгаалчид ирүүл илүү зүгээр ахаа. Тэгээд тэр хоорондоо мэлнийхаа тэгжгаад магистраар ирүүлээ арай л хүн чинь хүмүүжчихэд ирнэ. Тэгэхгүй шууд ирчихээр бас жоох хамаг ачаал өөрөө авч байгаа болохоор дөнгөж 10 жилээ төгсөө ирэхээр дасаад 2 3 жилийн дараа бол гайгүй л дээ. Гэхдээ ер нь Монголдо бакалавр хамгаалчаад ирсэн нь арай дээр юм шиг надад санагдсан. Тэр болохоор Монголд үндсэн нөгөө мэдлгүүдээ авчаад тэрийг одоо эрхээр баяжуулна гэсэн үг байхгүй юу? Одоо бид нар байгаа мэдлэг дээрээ илүү олон талаас сурна. Монголд ийм байсан, энэ ч ийм. Тэгтээ ямар ч Монголдоо сурчаад ирэх юм бол гадаадад илүү нөгөө санаа суц ирэх юм уу? Би энийг дутуу мэдсүүчээс энийг би илүү хэрэгтэй. Мэдээлэл зам багхгүй юу? Тэгээ Монголд мэдээлэл зам багшаа 8 жил ажилласан. Тэнгуул одоо энэ солонгосын боловсролтой өөрийнхөө боловсролыг жоохон харьцуулаад явгууд ямар ч мэдчихээ сурчаад ирэх юм бол өөрөө илүү хөгжих боломжтой. Зорилго нь илүү том байх юм болов гэж бодож байна. 12 даа төгсөөд ирчингүүд ингээд амар хэцүү bagdж байгаа шүү дээ. Тэгээ хамаг хичээл нь өөр дээр нь ирээд. Тэгээ мэдээж хэрэг насан туршаагүй хөх жоохон тэгээ ингээд хэцүү байгаа. Тэгээ чи бас яг би бас яг 12 төгсөөд ирчихсэн байхгүй. Тэгээ ерөөд бол аюу хэцүүс байхгүй яг тэр үед. Хэрэгтэй. Эрт хүүхдүүд эсвэл хэрхэн даваа? Анх ирэхэд бол надад бол гоё санагдчихсан. Ирээ шууд ажил хийгээд ирээл маргааш карантин хийчихсэн юм анх ирээд коронавирус үед ирээд би чинь хэлний бэлтгэлд ирсэн байхгүй бас. Бол 6 сар сураад оноогоо орж ирсэн. Хэлний бэлтгэл нөгөө карантин болж ирсэн болохоор хичээл нь онлайнаар ордог байсан. Тэгээд ажил хийх боломжтой байсан. Тэгээд надад тэр үед гайгүй санагдсан.
Би болдог бол ингэ өвс ингэ Харин бариад бид бас нийсээ зүгээр. Даа чи нөө. хүмүүс ийм үнцэж жоохон. Яг энийг хэлж энийг гаргаарай. Яагаад үүсгэл дэлгэж чинь. Уг нь бол амар гоё хүмүүс зүгээр агарын юмнаас болоод Уул нь агарын тий байгалийн үзэгдлээс болоод тэр онцгой гараад онцгүй байгаа. гараад байгаа юм шиг харагч. Яаж камер дээрээс өөрийгөө хардггүй. Барахгүй тий. Гоё гарч байгаа. Хэдүүл амар гоё гарч байгаа. Солонгос тэрхээр ингээ хараа мууддаг байгаа шүү. За одоо Солонгост байхын одоо мэдээж хэрэг давуу тал сул тал гэж байгаа шүү дээ. Ер нь гоё нь юу вэ? Солонгост яг байх нь юу нь гоё юм сайн чинь танд. Одоо чи нөгөө Монголд яг ийм кампус юусэн Тийм шүү дээ. Барилгынууд нь ерөөсө ганцхан нэг гişх хэв барилга байдаг шүү бид дээ. бидрэг хэдхэн өмнө ярьжсэн. Яг энэ кампус Монголд байх юм бол манай монгол залуучууд илүү хөгжих юм байна, илүү загварлаг байх юм байна би ярьжсэн. Бэйсэн бол Одоо Солонгосын гоё юм. Хүргэлт ирлээ. Хүргэлт амар гоё байдаг. Бүх юмны. надад бас яг Солонгос оюутнуудад гээд бодох юм бол кофе шоп аим хөгжсөн. Үнэн боломжийн яг зур Солонгосын нөгөө цалинтай ч юм уу харьцуулахад Залуу хөвчүүдэд нэг coin нүрэ банк байна. Дуулаа хилээ сайжруулчих. Бичээс болж байгаа байхгүй. Дуудлагаа сайжруулах ганц л арга байна гэж. 1000 онд 3 дууд бол. 5,000 вон 70 минут. Одоо тэгвэл давуу тал байгаа юм ч үдэж сул тал байсан байгаа шүү дээ. Солонгост ер нь амьдрахын сул тал нь бол. Арайчтэй байж таа. Сул тал гэрээс нөгөө айгүй ингээл гой юмуудыг харчаад Монголд байгаа манай гэр бүл ч юм уу хамаатан үзэж чадахгүй ямар харамсалтай юм бэ гэж амирх боддог. Жишээ нь бид нар нөгөө мөнгө төлөхгүйгээр үзэж харах юм маш их байгаа шүү дээ. Нүд баясаад тийм тэднийг ингээ харж чадахгүй байгаа хүмүүс амир жоохон бүх мэдсэн. Манай шавнарч амир олон байгаа шүү дээ. Тэгэл яг иймэрхүү бид нар яг адилхан ажиллаж хөдөлмөрлөж яга харж болохгүй байгаа юм бол гэдэг жоохон харамсалтай. Гэтэ гоё юм. Хүүхдэд ирээрэй гэж хүсье. Надад л хэцүү байгаа юм нөгөө хэрвээ түрүү хэлсэн шүү дээ монголоор сурсан бол өдөр болгоо надад энэ бодлоо орж ирдэг. Өндөрлөх тишээ хандаад тэгээд юу вэ? Одоо мэдээч хэрэг Би юу ч ярихгүй. Би наваг ярив би бол ярихгүй. Би яг ихчих чи дуусчих юм. Одлоо. чи нөгөө түрүүн тухтай байгаараа ирсэн тухтайх нөгөө судал чинь нэг арай өөр судалтай байгаа шүү дээ. Амжаа тогтоол байх гал үзээд. Яг үзээлэг тогтоо байх гэсэн чи дуусчих дээ. За. Одоо мэдээч хэрэг Солонгос ирмээр байгаа амар олон хүмүүс байгаа шүү дээ. 10 жилээ төгсөж байгаа. Ялангуяа Солонгос руу хүмүүс амар ирмээр ин гэдэг болсон шүү дээ. Тэр хүүхдүүдэд хандаж зөвлөмж өгье гэвэл. Кичээга нь бол зөв сонголт гэж бодож байна. Чи үнэхээр Солонгос дуртай, Солонгосыг сонирхдаг бол ирэх юм бол том давуу тал. Ирэхээс өмнө анхаарах зүйл нь гэх юм бол гэр бүлээсээ хол байхад ганцаараа би даван тулж чадах уу? Гадаадад сайн ч юм уу ч олон юмтай нүүр тулан тэр бүгдийг давах ч юм уу. Гадаадад зөвл явчвал бүх юм сайхан юм шиг хүмүүс хараад байгаа шүү дээ. Бүх юм одоо нэг гадаадаа бид ингээд жаргаад байгаа юм шиг тийм. Тэгээ энэ бүгдийг хараад ганцаар л байна, мөнгөгүй үйж байна, үлсэх үйж байна тийм. Ингээ ажил олдох олдохгүй ч юм зөндөө юм байна. Тэр бүгдэд өөрийгөө сэтгэл зүгээ бэлчээд идэж гадаад руу залуу хүмүүс бас явж сурчаад буцаад Монгол руугаа очивол өөр ах гэж бодож байна. Үсэг мүсгээ АБ-гээ сураад тэгээд ирүүл арай жоохон амьдрахад та жоохон амархан санагдчих байх. Дараа юу? Дараа нь тэгээд нөгөө хүрээлэн буй орчин тэгээд хүмүүс нь гоё л ер нь цаашдаа болоо явчих тийм дөө. Солонгост ирсэндээ бол харамсаж байгаа юм бол байхгүй. Тийм шүү дээ. Тийм сурж байгаа. Тэсэрэл гэж хэлээ да нэр ирснийхаа дараа гол нь нэг жохон л тисчих юм бол тэгээд даваа гарчин. Яг ч улсын сургууль шүү дээ. Тэгээд хэлний бэлтгэл ч юм уу бидэрт ментор хөтөлбөр байгаа. 7 болгон Солонгос хүүхдүүдтэй уулзах юм байна. Топгийн шалгалтанд нөгөө бэлдүүлж юм амар хүнээ хүүхдээ хөтөлбөр. Одоо нөгөө нэг бади хөтөлбөр үүдэж штэ нөгөө нэг бакалавр үндсэн сургуультай оронгууд нэг Солонгос оюутаа яриуцаад өгчдөг. Тэр их надад амар санагдсан нөгөө нэг Солонгос дасгах тий хичээлийн зааж өгөх. Тэр одоо ментор шиг гэдэг жоохон арай өөр байсан. Тэр надад их таалагдсан шүү. За тэгээд мэдгүй хэцүү юм байвал асуугаараа манайхаа. Энд доор би дугаараа бичиж Чи Instagram энд байж байгаа шүү. Ер нь бол Солонгосын амьдрал бол ер нь гоё. Гэтэ яг зүгээр гэрээ санах асуудал л угаасаа хүн болгонд бол байж тээ гадаа. санах шүү. Гэрээ санах юм бол залгаа гэдэг тааш. Эгэ буруу ирсэн байна. Юу гэсэн үг юм бэ тэр одоо? Чи буруу ирчих шүү. Залгуул яа. Юу шийдэж өгөх юм те? Хичээлээ мэдхгүй бол залгаараа ч юм уу. Гэрээ санах юм бол долоор юм. За нэг тий Энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд ирсэнд баярлаа. Шалгалтайгаа хажуугаар
бас айгу шалгалт ихэлсэн бас хичээл номын хажуугаар ингээд цав цаг гараад ирсэнд та уртаа баярлалаа. Зүгээр. Манай сургууль ирээрээ. Таагаар манай сургууль гэсэн юм. Үгүй одоо сууж явж байгаа. Ингээд ярьсан сууж явж байгаа. За ингээ Монгол сургууль ээж. Энд ашигтай шиг. За дуусахгүй. Дуусгаа та. Зэрэг бай маяг. Баялаа. Ямар хөвөд аа. 이봐와 본인의 족 Ясмида. 감사합니다. 이럴 수 있었다고. Баялаа.